За сайн байцгаана уу? Энэ удаагийн томьёогоор 10 жилийн сурагчид, оюутнууд болон ажил дээр гарсан хийн бүхэнд хэрэгтэй маш сонирхолтой сайтуудыг та бүхэндээ танилцуулахаар бэлтгэлээ. Хамгийн эхний бидний танилцуулах сайт бол slidesgo.com. Оюутнууд, 10 жилийн сурагчид болон ажил хэрэгтээр маш олон төрлийн ихтгэл тавих, PPT бэлдэх шаардлага маш их гардаг шүү дээ. Тэгвэл PPT-гээ маш гоё, чамин дизайнтай болгох, хэрхэн илүү сонирхолтой байх уу гэдэгтэр хүмүүс маш их анхаарал хандуулдаг. Тэгвэл энэхүү сайтыг та бүхэн ашиглаад PPT-нийхээ загварыг үн төлбөргүйгээр татаж авах боломжтой. Тэгэхээр энэхүү сайтыг та бүхэн маань ашиглаад өөрт тохирсон маш чамин дизайнтай PPT-гээ бэлдэх боломжтой шүү. Өмнө дурдсанчлан бидний өдөр тутмын амьдралд PPT бэлдэх шаардлага маш их гарна. Тэгвэл энэхүү PPT хэрхэн гоё баяжуулах вэ гэвэл мэдээж зураг ашиглах. Харин зураг ашиглахдаа бид нэр Google-ээр хайхад яг бидний хайлтанд тохирсон үр дүн олдох нь бага байдаг. Эсвэл дээрээ янз бүрийн бичгтэй, логотой, чанар нь муу гэх мэт асуудлууд их гардаг. Тэгвэл та бүхэн маань unsplash.com сайтыг ашиглаад өөрийнхөө яг хүссэн чиглэлийн маш өндөр чанартай зургуудыг олж татаж авах боломжтой юм шүү. Харин өөрт тохирсон зураг олсон ч гэсэн өөрийнхөө хүснээрээ янзлах шаардлага гардаг. Тэгвэл та бүхэн заавал Photoshop татаж ашиглах шаардлагагүйгээр remove.bg сайтыг ашиглаад альва зургийн хойдлын background хэсгийг нь салгаж авах боломжтой. Яг энэ сайтыг цээжлээд аваарай, таны өдөр тутмын амьдралд маш их хэрэг болно шүү. remove.bg. Би даалт болон судалгааны ажлын хамгийн чухал хэсэг бол их сурвалжаа дурдах явдал байдаг. Бид нэр интернетээс их сурвалж дурдах үед тухайн сурвалжийн линк буюу холбоос нь хэтэрхий урт байх явдал гараад идэг. Тэгээ энэ бидний тухайн бичгийн ажлыг илүү юм жоохон царай муутай харагдуулах гэдэг. Тэгэхээр та bit.ly.com сайтыг ашиглаад тухайн холбоос буюу линкийг өөрийнхөө хүснээрээ нэрлэх боломжтой. Жишээ нь томьёо апыг татах линкийг бид bit.ly.com/tomyo-6 app гэж оруулсан байна. Бидний өдөр тутмын завгүй амьдралын хэв маягт хийх ажлын дарааллаа гаргаж хязгааж бичих, түүнийгээ мөрдөхийг хичээх болсон. Тэгвэл та Notion.so вебсайтыг эсвэл гар утасны аппликейшнийг заавал татаад үзээрэй гэж зөвлөхөөр байна. Яг тэгэхээр та тухайн аппликейшнийг ашиглаад өөрийнхөө өдөр тутамдаа хийх ажлын чагсаалт, бүр habit tracker, тэгээд CV гэх мэт маш олон төрлийн өөрийнхөө өдөр тутамдаа хийх үйлдэлүүдийг функц хэлбэрээр ашиглаад явах боломжтой. Тэгэхээр Notion.so бол таны өдөр тутмын амьдралдаа заавал нэг хэрэглээд үзэх аппуудын нэг гэж бодож байна. Энэ удаагийн томьёогийн дугаараараа та бүхний амьдралыг хөнгөвчлөх вебсайт болон аппликейшнуудыг танилцууллаа. Энэ мэтчлэн маш олон сонирхолтой мэдээллийг авахар хүсвэл subscribe хийгээд энэ бичлэгийг лайк дараарай. Мөн та бүхэн санал болгох сэдв байвал комент хэсэгт үлдээхэд нээлттэй шүү. Баярлалаа.